Одоо юу хийгээд байна? Сүүлийн үед одоо уулзлага нөлөө удажлаа шүү дээ. Одоо шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Монгол pop урсгал. За тэгээд одоо шинэ одоо цомгийн хэмжээнд. Тэгэл одоо студид л амьдарч байна. Би ч одоо яхахан тэгэл нөгөө хийдгээ хийгээл одоо студи бас ажиллаад хоёр студи л бас нэг юм нэвтрүүлэг хийгээл явж байгаа байна. Зөвөр яг нэг гадуур одоо ингээд харж байхад нэг юм байх юм л да. Болдыг төрийн шагнал авснаас хойш ингээд нэг ихтэй гадуур төрийн шагнал өгчлөө. Тэгээд одоо төрийн шагнал аваад хийчих баа. Рекламлах тоглох болж тээ хэлэх юм шиг та. Чамд одоо яг ямар бодол төрийн шагнал авахд бол мэдээж яг би өөрөө бас гэж бодсон шүү дээ. Би өөр төрийн шагнал юусэн аавна гэж бодож байгаагүй. Гэтэ ганц нэг юм ойлгоход бол маш том урам миний яг сэтгэл зүрхэнд өгсөн. Юу гэхээр энэ яг цааш яг энэ хийж байгаа бүтээж байгаа насн дээр ама өшөө юм их юм хийгээл гэсэн урам гэж ойлгож байгаа. Тэр утгаараа би их тийм айгу урам зоригтой хүлээж авсан. Тэгээ мэдээж янз бүрийн нөгөө шагналаа буцааж өгөх гэж юм гээл. Янз бүрийн зургал зөндөө байлаа. Тэгэл тэрэн дээр бол би хэмжлэегүй шүү дээ. Яг уу мэдээж бид нар бол уран бүтээлч уран бүтээлээрээ л хүмүүст харагдах шүү дээ. Тэрнээс биш ямар тэмдэглэл зулааг өгөхтэй болно ш. Дуу хуурн гараад тэрэн дээр залуучууд бүжиглээл дурлалцаал ингэж л байх юм бол тэр шагналын чинь мөн чанар шагналын л одоо үнцэн харж ингэж ойлгож байна. Тийм болохоор өө чи юу ч юм орон дор гарах хаалта. Хараа чидхөө. За ороо. Тэгээд яг би нэг юм бодоод байгаа юм л да. Одоо шин чи бид нар ингээд тэр Спилберг шиг юм уу одоо томчуудаас юугаар дутуу юм бэ гэж би боддог байхгүй. Хоёрхан тийм боддог. Тэдээс мөнгөөр дутуу тийм ээ. Тэднээс нэр хүндээр дутуу. Бус нь бол байгаа шүү дээ. Бид нар бол тэгэхээр зэрэг л яалтчгүй одоо нөгөө дэлхийн хатгаа болсон гэдэг үзэж байгаа учраас л төрөнч тийм ч гэсэн яг энэ төрийн шагнал гэдэг бол миний ойлгож байгаа нь бол ярьсаач ойлгоход бол тиймэрхүү л үгүй шүү дээ. Бас Монгол юм аа бүлэхэд өчөд яшин. Тэднээс бид нар юугаар дутаад байгаа юм гэх тийм ээ. Залуучуудыг дэмжиж байгаа маш гоо урам зоригч болж байна. Тийм л. За одоо ингэ цаг дуусч байна. Яаж ийм вэ? Одоо юм хэлж байна. За. Тэгээ яг хэлээд холбоотой бай тийм. Тэгээ. Би ч өслөгөөс нэг дууны мөхөлчээд бас нэг савтраа аваад нэг юм хийж байна. Янз бүр хэлийг оруулах юм биш. Бид нар адилхан шүү дээ. Яг л адилхан шүү дээ. Эцсийн бүлэгт би зүгээр яхаа бодъё л дээ. Хамгийн гол юм бол Монгол pop гэдэг шиг Монгол гэдэг нэрээр бид нар дээр өргөж явах юм бол бидний монгол хүн басны хэрэг жина гэж бодож байна. Тэгээ танд амжилтсаа. За их баярлалаа. Танд амжилтсаа. Эрхэм хүнд үзэгчдээ Гэлэрмос нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Дараагийн 7 хоног дахин уулзтаа баяртай. Яасан одоо саяны гайгүй өстэй тий. За. За тэгээ ойлээ фэйсбүүк тий бодвол фэйсбүүкээс яасан. Ажлаас их юм байна. Чи шатлах. Боллоо байна. Тантай зураг дараач болох уу? Тэгээ. За. Хадаа зураг дараад өгч төгөө. За л. Та жоо хоёрт. Сулгаад мэгтэй авнаа. Шээж хоёрт. Энийгээрээ. За.
За дэжиг болцсон. Баярлалаа хаа. Болтойхоо. Би сая таны зургуудыг дарсан. За. Тэгээд ямар утсаар яаж албаарч ихөө? За чи уцаа өгч би жамчиж идэг. За тийшээ залгаж чаад өгчür. За. За тийшээ өгчür. За баярлалаа. Баяна. Оо. Парламент төдөөөгчин хаглыг гэсэн Франц зүрээс гаралтай юм билээ те. Тийш дээ. Чи одоо л мэдчихэж байгаа юм уу? Харин Ярилцах гэсэн утгатай байдаг хаа та. Танай боолын орон дагуур хамаг тоглоомоо нуугаад хийсэн байж. одоо чамайг шүүрдэг боо хог тоглоом хайлтаж гарч ирнэ яа. Харин тий зөндөө тоглоом биш. Ой мэлээ. Үе. Яна. Танай аавын төрөвчийг бүр ямби болтон хазаад орон дагуур хийчих. Яасан? Инара. Энэ юу мөнгө вэ? Аава ч юм. Инара. Энэ Яна аавда загнал багтаа тий. Муухай болгоцсон байна гэд яаж байгаа юм чи? Инара чек вэ? Жон лиг нөө 320 мянган yen биш. Тэр эдний хөрөг юм. Яаж байгаа юм? Дал гаруй сая төгрөг биш. Дал гаруй сая төгрөг. Хүй. Хүй энэ манай аавын төрөгч биш. Инара хүрлгүүгсэн зээлийн карт биш үү? Юугаар миний орон дагуур очдөг байна? Чи юу яриад байгаа юм бэ? Инара хажуу ярин төлхөрийн талуу. Тэгээд яагаад хөрлгүүгийн төрөвч чиний орон доор гарсан бэ? Харин мэдгүй би өөрөө учрах болохгүй шүү дээ. Чи уржигдаар энэ төлөвлөлөө орсон юм уу? Орсон. Моли зугаад ирсэн байж. Бэж та. Нэг байн миний араас эргүүлээд байсан намайг. Карманы улгаач. Гүгү бэж карманы улгаач биш. Тэр байн төшөө. Гэхдээ яг тэ цагдаад баригдах гад ирэнгүүтээ юм хулгай яжид чиний өдөр үзсэн байж болно шүү. Тийм үү? Өдөр уутыг би тэр банд жишээ цалгааны карманы улгаач биш. Би тэр уутыг гэрт авчираад суллаа хогийг хайсан байхгүй юу? Энэ чиний мөнгө вэ? Юу Чи ч бодоод бодоогүй. үзтээ. Чи уржигдар дэлгүүр орсон. Ийм талаа уржигдар их байна. Тэгэхээр энэ талааны уржигдар орсон яг та хоёрын зэрэг орсод таарад байгаа байхгүй юу? Яаж ч утсан чи энэ талааныг авчирсан. Энэ төрөвчийг. Би авчираагүй наа чи юу мэдгүй байр юу төрөвчний. Ямар сони. Хүй. Зааж гараа. Хүй, цагтаад мэдээд идэх үү? Хали аавар Байж. Чи өчигдөр ч юм уу? Аль эсвэл өнөөдөр энэ дэлгүүрлөө буцаж орсон уу? орсон. Тэгээд юу чи? Хин ч юу ч яриаггүй дээ. Тийм үү.
Тэгвэл биш үү? Хоёулаа энэ мөнгнүүдийг буцаагаад нууч. Яах гэж? Гэхдээ яах юу ахав дээ? Байдлыг таныг хараад үзье. Хоёулаа тэгээд чинь мөнгийг хаанаас олснооч мэдэхгүй цагтад авч өгчих юм бол шууд л авчих шít. Тэгээ яа гэж? Санийхан байсан газар нуугаад хит таныг байдлыг харъя гэдэг чинь. Айгуул тийм чичээг дутуу, ийм ч мөнгө дутуу гэдэл. Би тэрийг торны цаана авчид хийж үл яах юм бэ? Чи бодоод үзээч. Амар гоцтэй. Хоёулаа амар хулгай ийц юм биш үү? Тэгэл хайсан байрсан гэсэн зар гараад ирэх юм бол аваачаад өгчээ. Сайхан юу байна гэж. За. Нуулаа шүү. За. Ингээд Хойно. яса. Өнөөшөө би явж чадахгүй. За зүгээр дээ. Би чиний хажууд байна шүү дээ. Би чамсаа юм гоё тхүү. За. Хойлоо тооны тхүү. За яах вэ? Ганц өдөр цугааны за. Энийгээ буцаж гаргаж ирээд ганц удаа харчих. Болох юм уу да? Болно. Би л амьдралдаа ийм хүмүүс харж байгаагүй. Гоё газтай. Барайд үз. Гоё газтай. Чи хаагаад айгаад байгаа юм бэ? Зүгээр гэдэг чаа. Надад гоё байна. Бурхан айгуул чи өвдөрт ийм их мөнгийг зүгээр бэлгэлж байгаа юм билүү? Тийм биз дээ. Энэ явж олохтой мөнгө шээ. Чи яагаад айгаад байгаа юм бэ? Зүгээр гэдэг чинь. Тэгэхээр бүгдээрээ болттой уулзаж болно гэсэн үг үү? Хаа? Эхлээд энэ зургнуудыг янзлаадах яа. За. Хөөш. Уг нэг дуу ганц сонсочих хэвчтэй. Хүснэр ихшлээ айдсан. Уг нь бол эмхтэй болоор аюу гоё болчихлоо. Харин гэхдээ манай энэ дууны мөнгө арай биш юм. Савдаг мавдаг ч гэж. Юу эмхтэй савдаг байд юм уу? Наадах чи янзлаа штэ. Түрүүн зүгээр л тэгээд дуулсан байхгүй юу? Одоо зөө. Хэдүүлээ дуугаа чин тань болгоод тэгээд зургнуудыг янзлаад болтыг гэхдээ тот. Манай нэг өрөөнд ч ирэх юм болоо да. Эхлээд бүгдээрээ дуугаа гоё болох хэрэгтэй байхгүй юу? Одоо их чиглэн ирэхээр сайн бэлдээ заяа. Тэгээд. Бүгдээрээ одоо нэг нэгэндээ дуулах ш цаад одд чинь сонсох болчлоо штэ. Айгүй л бүгдээрээ сайн их юм болол болттой хамт клип чих юм билүү мэдэхгүй штэ. За тэгвэл тэгэл гараад өглөө штэ. Тийм биз дээ. Тэгвэл ишвэн тоглуулж л доо. Уусаа болттой хамт клип тогсоо хөхтөө тэгэл од болчтой биз. Тийм штэ. Их шиглэн гологдож баларнаа. Гэхдээ гэхдээ цаад юм чи хоолоо айгүй гоё штэ. За. Ямар ч зэн эхлээд энэ зургнуудыг ялгаадах итгэв. Тэг. За тэг. Дайцгүй үтэн зураг байна. Тайлан хүлээж авч байгаа байцаагч мэрэгжлийн хувьд энэ бол худлаа тайлан гэдэг мэдсээр байдал. Өсөлтийн хүлээг авч татвараас чөлөөлөх хүмүүс маш бага татвар тооцно. Харин тэр татварын байцаагч компани зүгээс хүлээж хэрэгсэлт авах янз бүрийн арга хэмжээ зочны хэмжээнд оролцож байна. Самбуу тайланда бараг Оо. Миний хүү юу? Аваа их тараа юу? харин тийм ээ. Аавна. Халуун цай чамцаа. Цай цүнээс уу. Харин энэ хүүлтийн балгаар сохирч татварын байцаагч компани эзэд баяжсаар байдаг. Аав, та ч хизээ хаана ингэж радиодаас зурсан юм бэ? Аав нуу. Татварын шударгаар төлдөг
Чам шиг байхдаа радио хийцийн дугууланд явдаг байла. Бидний үед чинь тэр хаа сайгүй л дугуйлан сексүүдгээд их байдаг байсан шүү дээ. Харин энэ хөгжлийн болгоор Энэ хуучны энэ чанга дугуйтай гоё дуутай гинэ. Тэгэд одоо энэ сүүлийнхэн чинь бүгдээрээ л микро скелет болсон гэж үздэй. Хахир хатуу дуутай. Манай ийм гоё дуу. татвараа шударгаар үлдэж. Нэр аав. Манай замын урдлын ресторан байна шүү дээ. Тэрнээс түрүүнд хэн гарч ирсэн гэж. За. Дуучин болт. Тэр хөгжи арай энэ транзистор шиг хоолойтой хөвөлөө дээ. Жишээ татвар болон гайлийнхны дунд Гэхэд би ер нь яг ямар мэрэгчлэлтэй болох юм бэ? 900 гэрээ онд Монгол ялсан ардч Ээж болохоор намайг гадаадын автбац дор гэдэг юм. хэмжээний тусламж төслийг хэрэгж үзсэн. Ерөөсөө энэ тухай би бүр чамтай яриагаа бодоод байсан. Тэгж урамтай. Ээж чинь хэлдэг. Ер нь үнний ортой шүү. Гэхдээ чи энэ олон залуучуудыг хар. Бүгдээрээ л дээд сургууль төгсөөд. Тэгээд төгссөнийхөө дараа ер нь яах гаа. Юу хийх гээд байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Чи өөрийгөө хаа. Хүмүүлийн дээд сургууль сураад төлбөр төлөөд чи тэр үед л аавынхаа үгэнд орол темст орчихсан байсан бол нэг айлын хүүхдүүд дөөрэж намраал. Би яг дуучин болчих үлмэр. Тэр чин зүгээр бурхны хишиг. Чи айлын эр хүн бай. Гэр бүлээ тэжээх ёстой байдаг юм байгаа үстэй. Тийм үү? Уул уурхаа гэдэг чинь ёстой нэг эр хүний ажиллах газар юм байгаа юм шүү дээ. Чамд юу н инженер болоё энтер гэсэн бодол төрөхгүй юм уу? Уул уурхай сэрл аава бидгийг насаараа өмнө говьд амьдрах болж байна уу? Яалаа гэж тийч. Энэ баячуудын хүүхдийг чи хар. Гэхдээ тэр гоё шил тойл болсон өндөр барилга дотор юу вэ нөө ойпс мапс ч гэлөө. Тэрэн сууж ажиллаа хийдэг гэвчтэй. Нөхөө. Улас хөгжөөд байна. Одоо тэр хотын дараа Батүлийн зургатаар ярьж байгаа сонсоо үсттэй. Улс хөгжөөд байна шүү дээ миний хөө. Чи нэрэн тэр метро байрны энтер гэдэг байгаа шүү дээ. Тэрүүд нь ажилд орчих. За болтоо аава. Тэгээ би насаараа нүхэн дор амьдрах болж байна уу? Чи ямар хаашаа юм бэ аа? Ямаа гэхэр тэмээгээд идэг. Миний хөө. Өдгөө төрөл бүрийн бизнес хийж хурдан хугацаанд их хэмжээний ашиг олно гэдэг жижигхэн зах зээлтэй Монгол орны Бүгдээрээ нэг орон байртай болмоор байна шүү дээ. ард иргэд Энэ газар чи одоо ингээ байхгүй болчихно. бага байгаа ийм нөхцөл Амуур канон дээр гардаг соном өвгөн шахааны бизнес дээр авгаа шиг улсын төсөл болно шүү дээ миний хөө. хувьцааны тодорхой хувийн төрийн Энэ тэндгүү сайхан барилгууд баригдаж байна. Улс хөгжөөд байна шүү дээ миний хөө. Чи юу барилгын инженер болох юм уу? Уг нь би нисгэгч болоё гэж бодож ирсэн. Даанч чадахгүй юм чи. Чи тэр энэ айлын хоёр ир хүн ээж юм бодё.